Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Шинжээчийн цаг дугаараар Голомт Капитал үндэсний компани шинжээч гүн бэлэг болон Эрдэнэ Өсгөлөн миний бий. Өнөөдөр Монголын хөрөнгийн зах зээлийн тэлэлт болон өнгөрсөн 2025 оны гүйцэтгэлийн талаар та бүхэнтэй хуваалцах болно. Тэгэхээр өнгөрсөн 2025 онд Монголын хөрөнгийн зах зээл дээр макро болон дотоодын микро хүчин зүйлсүүд маш олон зүйлс болсон. Хөрөнгийн зах зээл дээр нөлөөлсөн хүчин зүйлсээс дурдах юм бол мэдээж хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 13.9 их 80 буюу өнгөрсөн оны мөн үеэсээ 9.2%-аар өссөн түүхэн дээд хашаа эвдсэн дүр зурагтай байгаа юм. Мөн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ дотоодын нийт бүтээгдэхүүний нийт 16.5%-ийг эзлэх болсон нь түүхэн үзүүлэлтүүдээс харахад хөрөнгийн зах зээлийн үнэлгээ илүү доктортой байгааг харуулж байгаа дүр зураг ажиглагдж байна. Мөн үүнээс гадна санхүү болон уул уурхай компаниудын салбарын компаниуд хөрөнгийн зах зээл дээр орж ирснээр хөрөнгийн зах зээлийн идэвхжил цаашлаад хөрөнгийн зах зээлийн тэлэлтийг дэмжих нэгэн чухал нөлөө болсон юм а. Тэгэхээр макро эдийн засгийн хувьд бол хэд хэдэн үйл явдал боллоо. Үүний гол онцлог зүйл юу вэ гэвэл $1 ханш бараг 3600 төгрөгт хүрсэн явдал байлаа. Энэ нь бол баг богино хугацааны нүүрсний эргэлтийн шокоос үүдэлтэй дотоодын валютын ханш өссөн үйл явдал байсан юм а. Гадаадын валютын албан нөөц бол түүхэн дээд хэмжээнд хүрч өссөн. Манай Монгол улсад хэд хэдэн давуу талт болох үйл явдал болсон юу гэвэл төлбөрийн тэнцэл бол түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Мөн түүнчлэн сүүлийн 3 жил бол эерэг утгатай гарлаа. Мөн түүнчлэн 2025 онд манай Монгол улсад гадаад төлөх томоохон их хэмжээний бонд байхгүй байсан явдал байлаа. 2026 оноос эхлээд 2 дугаар улирлаас эхлээд Nomad bond гэх засгийн газрын бондоос эхлээд 2031 он хүртэл жил алгасахгүй их хэмжээний төлбөрүүд бол үргэлжлэн явахаар төлөвлөгдөж байна. Тэгэхээр болгон хүний хувьд бол 12% дээр хүрээд энэ хувь дээр бол докторцсон байдалтай. Инфляцийн түвшин бол 8%-ийн зорилт түвшнээс бол доошоо орсон. Тэгэхээр энэ үйл явц хэрвээ цаашид үргэлжлэх юм бол бодлогын хүүг бол магадгүй энэ хэвээр хадгалахаас илүүтэйгээр 1% бууруулах үйл явдалд шилжиж магадгүй гэж таамаглаж байна. Мөнгөний нийлүүлэлтийн хувьд бол доктортой түвшинд байна. Валютын ханш бол 4%-аар доктортойгоор өссөн байна. Бондын нийт зах зээл дээр гарсан бондын хувьд бол биржийн бус зах зээл дээр 1.8 их 80 төгрөгийн бонд гарсан болвол нээлттэй биржийн зах зээл дээр 200 тэрбум төгрөгийн бонд гарсан түүхэн дээд хэмжээнд хүрсэн жил байлаа. Топ 20 индексийн хувьд бол 7%-аар өссөн. Зах зээл дээр нэмэлтээр бол IPO хийгдээгүй хэдий ч зах зээл дээр байгаа топ 20 компаниуд тэр дундаа банкнуудын хувьцааны ханш бол өсөлттэй жил болж хаглаа. Тэгэхээр дараагийн зүйлийг хоёлаа Монголын хөрөнгийн бирж дээрх топ 20 индексийн өсөлтөөс бол харж ирнэ. Тэгэхээр топ 20 өсөлтийн индексийг хоёлаа 6 сараар нь задлаад ирчтэй. Тэгэхээр мэдээж Монголын хөрөнгийн зах зээлийг ярихын тулд топ 20 индексийг ялцчгүй ярих хэрэгтэй болдог. Тэгэхээр топ 20 индекс гэж Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдж байгаа зах зээлийн үнэлгээ болон бусад үнэлгээний үзүүлэлтүүдээр хамгийн шилдэг 20 компанийг оруулсан топ 20 индексийн үнэлгээг энд харуулж байна. Топ 20 индексийн ханшийг харангууд эхний хагасжилд унсан дүр зурагтай. Тэгээд 25 оны сүүлийн хагасжилд хүчтэй хэмжээгээр өссөн дүр зурагтай ажиглагдж байгаа. Тэгэхээр энэхүү мөчлөгийн чин чанартай зүйлс ганцхан 2025 онд гарсан зүйл биш. Өнгөрсөн ерөнхийдөө сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд энэ дүр зураг ажиглагдаад явж байгаа гэсэн. Яагаад топ 20 индекс эхний хагасжилд унчваа гэвэл түрүүний ярьсан мэдээж макро хүчин зүйлсүүд нөлөөлж байгаа. Мөн үүнээс гадна компаниудын цэвэр ашигын хэмжээ эхний хагасжилын байдлаар 240 орчим тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байгаа. Үүнд бол мэдээж нүүрсний үнийн уналт манай улсын голлох экспортын бүтээгдэхүүний таврын бүтээгдэхүүнүүдийн үнийн уналт зэрэг нөлөөлсөн. Үүнээс шалтгаалаад 5-7 хувьцаат компани цэвэр ашиг өндөр хэмжээгээр буурсан голлох нөлөөг үзүүлсэн байна. Мөн түүнчлэн компаниудын олгож байгаа ногдол ашигын хэмжээ сүүлийн 3 жилийн хугацаанд маш хүчтэй хэмжээгээр нэмэгдсэн. Энэхүү ногдол ашигын хэмжээ 2025 онд 1.2 орчим их 80 төгрөгийн ногдол ашиг тарааснаар хөрөнгө оруулагч нар илүү ногдол ашигт суурилсан хөрөнгө оруулалтыг хийх бас үндсэн шалтгаануудын нэг болсон байна. Тэгээд сүүлийн хагас жил буюу 7 дугаар сараас хойш топ 20 индекс өсөөд түүхэн оройн дээд ханш буюу 55020 гэсэн нэгжид хүрсэн дүр зурагтай байгаа. Хэрвээ 2025 оны эхний хагас жилийн хамгийн ёроолын цэг буюу 46000 гэсэн нэгжээс хамгийн
оройн цэг рүү үзэхэд топ 20 индекс бол нэг 17.5 орчим хувиар өссөн дүр зурагтай байгаа гэж харж болохоор. За тэгэхээр үргэлжлүүлээд мэдээж топ 20 индекс Монголын өргөний зах зээл дээр арилжаалагдж байгаа хувьцаат компаниуд бол сүүлийн 3 жилийн хугацаанд маш их хэмжээний ногдлол шиг тараахаар болсон. За мэдээж үүнд голлох нөлөө үзүүлсэн нь системийн нөлөө бүхий банкнууд за өргөний зах зээл дээр орж ирээд за ногдлол шиг өндөр хэмжээгээр тараах болсон үзэгдэл нөлөөлж байгаа гэсэн үг. Тэгэхээр за сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монголын өргөний бирж дээр арилжаалагдж байгаа хувьцаат компаниуд нийт 3.6 орчим их найд төгрөгийн ногдлол шиг тараасан. За үүний 1.3 их найдыг нь за сүүлийн 3 жилийн хугацаанд за системийн нөлөө бүхий банкнуудын ногдлол шиг эзэлж байгаа гэж харж болохоор байгаа. Тэгэхээр яалтчгүй банкнууд Монголын өргөний зах зээл дээр орж ирснээр арилжааны идэвхийг нэмэгдүүлсэн байна. За мөн ногдлогч суурилсан хөрөнгө оруулалтын зөвлөгөөг нэмэгдүүлэх нэг үндсэн гол шалтгаануудын нэг болсон. Тэгэхээр хөрөнгө оруулагч нар 2 дугаар сард ногдлогчийн бүртгэлийн өдрөөс өмнө 2 дугаар сард хувьцааг худалдаж аваад за буцаагаад бүртгэлийн өдрийн дараа 4-5 дугаар саруудад хувьцаагаа зарах энэ үзэгдэл ажиглагдсан гэж харж болохоор байгаа. Тэгэхээр мэдээж топ 20 индекс байгаа 20 компаниар өөрийнхөө багцыг та хөрөнгө оруулагчдаа бүрдүүлэх юм бол зөвхөн ногдлогчийн өгөөжөөс жилдээ нэг 8 орчим хувийн өгөөжийг хүртэх боломжтой гэсэн. За энэ нь бол яг за зөвхөн хувьцааны ханшийн өсөлтөөс гадна зөвхөн ногдлогчгаас авж байгаа өгөөж гэдгийг та бүхэн анхаарах хэрэгтэй. За үргэлжлүүлээд мэдээж топ 20 индекст байгаа компаниудын бүтцийг аваад үзье. За топ 20 индекст байгаа компаниудын яг тал буюу 50%-ийг нь санхүүгийн салбарын компаниуд эзэлж байгаа. За санхүүгийн салбарын компаниуд дундаа топ системийн нөлөө бүхий 5 банк. За эндгээр 5 банк нь нийт зах зээлийн үнэлгээний ойролцоогоор 6.1 их найд орчим төгрөг буюу нийт хөрөнгөний зах зээлийн үнэлгээний 42 орчим хувьтай тэнцэж байгаа гэсэн үг. Тэгэхээр яалтчгүй хөрөнгөний зах зээл дээр нөлөө үзүүлэх үед том сегмент болж хувирж байгаа гэсэн үг. За үлдсэн за нэг 30 орчим хувийг нь хүнсний салбар, за тэгээ бусад салбар, технологийн салбар зэрэг салбарын хувьцаанууд эзэлж байгаа дүр зураг ажиглагдж байгаа. За зөвхөн топ 20 компани саяны миний хэлсэн 13.9 их найд хөрөнгөний зах зээлийн үнэлгээний за 11.1 их найд буюу нийт 79 орчим хувийг зөвхөн топ 20 компани зах зээлийн үнэлгээ эзэлж байгаа гэж харж болохоор байна. За тэгэхээр Монголын өргөний зах зээл дээр топ 5 банк IPO хийсэн үйл явдал нь зах зээлийн үнэлгээг хийх нь нэмэгдүүлэх үйл явдал болсон. За хоёулаа 2020 он руу эргээд очиж 2020 онд манай Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг зах зээлийн үнэлгээнд харьцуулсан харьцаа дөнгөж 8% байсан. Энэ нь бол олон улсын жишгээр бол нэлээд бага. Хонконг, Америк гэдэг энэ хөрөнгөний зах зээлийн хөгжсөн улсууд бол хэдийнэ 100%-ийг давсан байдаг. Ялангуяа хөгжиж буй улсуудын хувьд бол за ойролцоогоор 24% байдаг юм. Гэтэл 8%-ийг бид нар маш богино хугацаанд банкуд IPO хийсэн үйл явдлаар дамжуулан 16% руу өсөж чадсан. За банкуд IPO хийсэн үйл явдал нь зах зээл дээр 5.3 их найд төгрөгийн зах зээлийн үнэлгээ бол бий болгосон. За энэ зах зээлийн үнэлгээ бий болгосон явдал нь эргээд нэмэлтээр компаниуд IPO хийж зах зээл дээр гарах тэр боломжийг нь тийм цонх үеийг бол бий болгосон гэж хардаг. За 2022 онд бол 6 компани, 2023 онд бол банкуудыг оруулаад 7 компани IPO хийсэн үйл явдлын дараа за манай Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн зах зээлийн үнэлгээнд за 16.1%-ийг бол зах зээлийн үнэлгээнд дотоодын нийт бүтээгдэхүүнд 16.1%-ийг бол эзлэх болжээ гэж бол харж байна. За хэрвээ цаашид ийм цонх үе үргэлжлээд өөр компаниуд нэмэлтээр IPO хийх юм бол энэ зах зээлийн үнэлгээ нэмэгдэж олон улсын жишгт бол төхөн болох бахаа гэж бодож байна. За тэгэхээр макро хүлээлт, зах зээлийн хүлээлт, бодлогын өөрчлөлтүүд бол хөрөнгөний зах зээлийг хэрхэн тодорхойлж байгаа юм бэ гэдэг талаар бол эрдэм асуулт өргөжлөлтэй. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Тэгэхээр цаашдаа Монголын өргөний зах зээлийн тэлэлтийг ямар хүчин зүйлс нөлөөлөх вэ? Өргөний зах зээлийн тэлэлтэнд ямар хүчин зүйлс нөлөө үзүүлэх вэ гэдэг талаар одоо задлаад аваад үзье. За мэдээж хамгийн түрүүнд банкны салбарын хувьцаанууд түрүү ярьсанчлаа. За тэгээ хоёрдугаарт нь топ 100 аж ахуй нэгжүүд буюу төрийн эмчит компаниудын IPO буюу олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох үйл явдал. За мөн санхүүгийн зохицуулах хороо болон за хууль зохицуулалтын ямар нэгэн бодлого шийдвэрүүд хөрөнгөний зах зээлийн тэлэлтэнд цаашдаа үргэлжлэн гэж бид бүхэн харж байгаа. За эхлээд мэдээж банкнуудын талаар аваад үзье. За банкнуудын за цэвэр ашиг болон гүйцэтгэл яг одоо та бүхэнд харагдаж байна. За 2025 онд
5 банкны хувь цааны ханшийн гүйцэтгэлийг яг одоо харах юм бол за Хаан банк хамгийн өндөр хувийн гүйцэтгэл буюу 19.9 орчим хувийн ханшийн өсөлтийг үзүүлсэн байна. За араас нь Хас банк за 16.7 орчим хувь. За тэгээ Голомт банк орсон. За тэгээ Төрийн банк, Худалдаа хөгжлийн банкны хувь цааны ханш бол унсан дүр зурагтай байгаа. За харин 2025 оны эхний хагасжилд топ 20 индекс унсан гэж түрүү ярьсан. За топ 20 индекс унахын хажуугаар за мэдээж нөгөө банкнуудын хувь цаа ч гэсэн унсан дүр зурагтай байгаа. Тэгэхээр банкнуудыг 2025 оны эхний хагасжилд унсан ёроолын цэгээс за 25 оны хамгийн дээд ханш руу одоо хувь цааны ханшийн өсөлтийг харах юм бол за Хаан банк 33.8%, за Голомт банк 31.4 орчим хувийн өсөлтийг үзүүлсэн дүр зурагтай байгаа. Тэгэхээр за ёроолын цэгийг олоод хэрвээ хөрөнгө оруулагчдаа за эдгээр банкны хувь цаг хамгийн доод цэгээс нь худалдаж авсан бол за одоо Хаан банк 33, Голомт банк 31, за Хас банк нэг 18.3% ханшийн өсөлтийг үзүүлээд өгөөжийг авах боломжтой байсан гэж харахаар байна. За үргэлжлүүлээд банкнуудын цэвэр ашиг ямар байв, нийт хөрөнгө нь ямар үзүүлэлтүүд, ямар өөрчлөлтүүдийг гаргав гэдэг дүр зургийг харъя. Тэгэхээр яг хуу 2024 онд бол за банкнуудын цэвэр ашиг бол үлэмж хэмжээгээр өссөн. За гэхдээ 2025 оны жилийн эцсийн байдлаар банкнуудын цэвэр ашиг бол өнгөрсөн онтойгоо харьцуулахад харьцангуй саарсан үзүүлэлттэй байгаа. Нийт топ системийн 5 банкны за 2 банк нь л за өөрийнхөө цэвэр ашгийг өнгөрсөн жилээсээ нэмэгдүүлсэн бол 3 банк нь буурс үзүүлэлттэй байгаа. За Хаан банкны хувьд 2024 онд 639 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашгийг олсон бол 2025 онд 695 тэрбум төгрөгийн цэвэр ашгийг олсон байгаа. За мөн за Голомт банкны хувьд бас 406 тэрбумыг 2024 онд олж исэн бол 2025 онд 345 тэрбум болж буурсан үзүүлэлттэй байгаа. Тэгэхээр яг банкнуудын цэвэр ашиг буурсан ч гэсэн банкнуудын бол нийт хөрөнгийн хэмжээ бол нэмэгдсэн дүр зурагтай байгаа. За нийт банкнуудын нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 16 гаруй хувиар өсөөд за 74.7 их нэгт хүрсэн байна. Мэдээж банкнуудын нийт хөрөнгө өсөх гол шалтгаанууд нь бол за зээлийн өсөлт байсан. За 2025 онд за нийт дундаж Монгол улсын дунджид цалингийн хэмжээ 9.6 орчим хувиар өснө нь за иргэдийн зээлжих чадварыг сайжруулсан. За улмаар за банкнуудын одоо зээл олох чадварыг нэмэгдүүлсэн дүр зурагтай байна. Үүнээс шалтгаалаад банкнуудын нийт хөрөнгийн хэмжээ ч гэсэн нэмэгдсэн дүр зурагтай гэж харж болохоор. За мөн банкнуудын нийт 5 банкны нийт актив гэхэд л за нийт одоо Монгол улсад байгаа нийт банкнуудын за 87%-ийг эзэлж байгаа. Эдгээр 5 банк бол мэдээж зах зээл дээр нөлөө үзүүлэхүйц хамгийн одоо том банкудаа гэдгийг одоо нотолж байгаа нэг зүйл болж эхэлж байгаа гэсэн. За үргэлжлүүлээд мэдээж банкнууд ярьж байгаа юм чинь тэдгээр банкнуудын үнэлгээний үзүүлэлтүүдийг ярихгүй бол болохгүй. За мэдээж хөрөнгөний зах зээл дээр банкнууд IPO хийгээд хувь цааных нь ханшуул яг хүчтэй үл өсч чадаагүй. Одоо болтол үнэлгээний үзүүлэлтүүд бага. За хувь цааны ханш нь байх ёстой ханшнаасаа доогуур үнэлэгдсэн хэвээр байгаа. За та бүхэнд одоо энэ чартн дээр харагдаж байгаа байх. За банкнуудын PB болон банкнуудын P үн ашигын харьцааг та бүхэнд харуулж байна. За эдгээрээс за үн ашигын харьцаа гэдэг маань за жишээлбэл Голомт банкны үн ашигын харьцаа 3 гэж харагдаж байна. Тэгэхээр Голомт банкны 3 жилийн цэвэр ашигын нийлбэр нь өнөөдрийн зах зээлийн үнэлгээтэйгээ тэнцэж байгаа гэсэн. За эдгээр үн ашигын харьцаа бага байх тусам тухайн компани хувьцаа илүү багаар үнэлэгдсэн цаашдаа өсөх боломжтой гэдэг дүр зургийг харуулж өгдөг. За тэгэхээр Голомт банк бол 3 гэж харагдаж байна. За Худалдаа хөгжлийн банк 3.6, за хамгийн өндөр нь Хас банк 6.1 гэж харагдаж байгаа гэсэн. Тэгэхээр энэхүү PB болон P харьцааг харьцуулаад зах зээлийн дундчтай нь харьцуулаад үзэх юм бол за Голомт банкны хувьцаа бол хамгийн багаар үнэлэгдсэн байгаа юм байна. За цаашдаа өнөөдрийн байгаа ханшнаас нэг 17 орчим хувиар өсөх боломжтой гэж харж болохоор байгаа гэсэн. Тэгэхээр яг хуу энэ сэдвийг яг дүгнээд үзэхэд банкнуудын хувьцаа бол одоо болтол доогуур үнэлэгдсэн хэвээр байгаа юм байна. Тэгэхээр хөрөнгөний зах зээл дээр цаашдын төлөлтөнд банкнуудын үнэлгээ сайжраад хувь цааны ханш нэмэгдэх юм бол өсөх юм бол за цаашдаа хөрөнгөний зах зээлийн төлөлтөнд бол чухал нөлөө үзүүлж болохоор байна гэдгийг харж болж байна тийм ээ. За тэгэхээр хоёулаа үргэлжлүүлээд одоо цахим зохицуулах хороо болон бусад зохицуулах байгууллагуудаас авсан зохицуултын арга хэмжээнүүдийг авч үзье. За юуны түрүүнд хоёулаа шорт селээс эхлэе л та. За шорт сел гэдэг нь бол олон улсын зах зээл дээр арилжаалагдаж буй хувьцаанууд дээр хэрвээ зах зээлийн одоо байгаа хувьцааны ханш нь унвал тэрийг нь одоо өөртөө давуу талаар эргүүлдэг. Буюу одоо хээж хийх, ашиг хүртэх гэдэг. Нэг ёсондоо үнд цаасыг одоо зээлж байгаа гэсэн. Яг зөв. Хөрөх чадрыг ер нь бол зах зээл дээр олон байдлаар ер нь бол нэмэгдүүлж болно.
За хэрвээ бид нар тухайн хувьцааг өссөн гэж үзвэл авдаг buy одоо позицийг авна гэсэн үг. Нөгөө талд нь зах зээл дундалттай байна гэж үзвэл бид нар одоо short sell хийж одоо богино позиц эзлэн гэсэн үг. Тэгэхээр одоо энэ зохицуултын арга хэмжээнүүдийг авч хэлснээр зах зээл дээр илүү нөгөө олон оролцогчд оролцох, за мөн түүнчлэн маркет мейкинг орчин бий болох, за short sell арилжаанаас ашиг олох боломж бий болох гэдэг ч юм олон одоо давуу талууд бол хөрөнгө оруулагчдын дунд бий болно. Ялангуяа одоо яг энэ хөрөнгөний зах зээлийн үнэлгээ нэмэгдэж байгаа, за компаниудын тоо олширч байгаа яг энэ цаг үед short sell арилжааг бол идэвхжүүлэх нь бол зах зээл дээр олон одоо үр ашиг бол бий болгоно гэж найдаж байна. За хоёрдугаарт нь одоо татврын орчныг бол хоёлаа ярих хэрэгтэй. За манай Монгол улсад ноогл ашигын татвар одоо авахаас гадна за капиталын буюу үнийн өслийн татвар авдаг гэж одоо хуулиндаа заасан боловч яг энэ бол бодит практик дээр хэрэгжих боломж бол бага байсан. Гэсэн хэдий ч өнгөрсөн оноос яг энэ татварыг бол заасны төвлөрсөн хэмжээнд өгөх одоо энэ төлбөр тооцооны байгууллагаар одоо шууд суудуулах тэр тогтолцоог бол бий болгосон байна. Түүнчлэн энэ одоо татврын хувийг бол ирээдүйд одоо нэмэгдүүлэх байдлаар бол шат шатны одоо болгон харамжийг бол авна. За яг удаагийн байдлаар бол илүү нөгөө хөнгөлсөн байдалтай байна. За энэ нь бол эргээд нөгөө зах зээл дээр оролцож байгаа оролцогч талуудын одоо идэвхийг бууруулах гэдэг ч юм арилжааны өртгийг нэмэгдүүлэх гэдэг яг олон талын одоо сөрөг үр дагавар бол бий болгоно гэж бол харж байна. Тэгэхээр үн дээр нэмэгдээд бас за ноогдол ашигтай холбоотой ямар мэдээлэл байгаа вэ гэвэл за санхүүгийн зохицуулах ороноос дахин нэг журмыг баталсан. За компаниуд за жилдээ нэг удаа л ноогдол ашиг өгөөжийг тараадаг байсан бол за хагас жил тутам буюу жилд 2 удаа ноогдол ашигийг тараах боломжтой тэр журмыг санхүүгийн зохицуулах ороноос гаргаж өгсөн байна. Тэгэхээр нөгөө нэг хөрөнгөний зах зээлийн идэвхжил, за арилжааны идэвх, за илүү хөрөнгөний зах зээл дээр оролцох оролцогчдын тог энэхүү журмаар бас нэмж баталж нотолж өгж байгаа нэг зүйл болж ирж байна гэсэн. Тэгэхээр компаниуд заавал жилдээ нэг удаа одоо оны эхэнд жилийн эцсийн тайлангийн цэвэр ашигаас ноогдол ашиг тараахгүй хагас жилийнхаа цэвэр ашигаас ноогдол ашиг бас тараадаг энэхүү журмыг баталсан нь маш чухал үйл явдал болоод байгаа гэсэн. За тэгэхээр хоёулаа одоо үргэлжлүүлээд за Монголын хөрөнгөний зах зээлийн тэлэлтэнд дараагийн нэг нөлөө үзүүлэх зүйл бол за топ 100 аж ахуй нэгж за төрийн эмчит компаниудын IPO гэдэг зүйлийн талаар ярилцсан. За санхүүгийн зохицуулах орооноос өнгөрсөн жилээс эхлээд топ 100 аж ахуй нэгжийг хөрөнгөний зах зээл дээр татна оролцуулах болыг бол баримлах болсон. За энэ бодлогын хүрээнд за хэд хэдэн компаниуд нээлттэй зах зээл дээр хувьцаа гаргасан, бонд гаргасан үйл явдал боллоо. За ялангуяа одоо топ 100 аж ахуй нэгжүүдээс гадна засгийн газраас одоо төрийн өмчийн одоо 18 компанийг хувьчилж за олон нийтийн болгох тийм шийдвэрийг гаргаж одоо жагсаалтын нийт танилцуулсан. За энэ жагсаалт дээрх компаниудыг авч үзвэл Эрдэнэс тавталгын Эрдэнэ төлөвлөлтөөр одоо Мят гэх мэтийн одоо томоохон компаниуд байна. Мөн түнчлэн санхүүгийн дэд бүтцийн компаниуд байна. За эдгээр компаниуд олон нийтэд нээлттэй болж за бүр одоо дараагийн шатны буюу одоо гадаадын биржүүдэд гарснаар за манай Монгол улсад бол 4 ихний төрөний хөрөнгө оруулалтыг татах боломжтой гэдэг бол урьдчилан тооцоо гарсан байна. За хамгийн түрүүнд бол Эрдэнэ төлөвлөлтөөр IPO хийх одоо хүрээнд өөрийнхөө хөрөнгийн үнэлгээг бол хийлгэсэн байна. За энэ хөрөнгийн үнэлгээний үр дүн нь 6 ихний төгрөгөөр гарсан байна. Хэрвээ Эрдэнэ төлөвлөлтөөр 10% зах зээл дээр гаргасан тохиолдолд 600 тэрбум төгрөгийн одоо IPO хийх боломжтой гэсэн үг юм аа. Гэхдээ IPO хийх өмнө бол засгийн газраас хэд хэд одоо саад дотвортой бол тулгарна. За юу вэ гэвэл за зөвхөн одоо дотоодын зах зээлээс хөрөнгө татвал одоо энэ бол дотоодын зах зээл дээрх одоо баялагын одоо нааш цааш нь болгосон тийм хуваарлал болно. Хэрвээ гадаадын биржүүдээр гарсан болвол одоо яг олон улсын засаглалын жишгийг бол нэвтрүүлэх, мөн түнчлэн олон улсад одоо дотоодын хөрөнгөний зах зээлийг таниулах, гадаадын хөрөнгө оруулалтыг дотоодын орчинд бол татах. За одоо гадаадын хөрөнгөний зах зээлийн жишгийг олон манай Монгол улсад нэмэгдүүлэх гэх мэт олон бол давуу талуудыг бий болгоно. Гэсэн хэдий ч гадны хөрөнгө оруулагчид манай Монгол улсад орж ирэх үү гэдэг нь бол төр өөрөө хэдийн хэмжээний хувийг одоо тухайн компани IPO-гаар гаргах вэ гэдэг асуудал бол яригдана гэсэн үг. Хэрвээ 5 юм уу 10% бол гарах бол тухайн IPO бол амжилтгүй болох магадaltaй. Учир юу вэ гэвэл гадны хөрөнгө оруулагчид мэдээж одоо стратегийн түвшинд бол орж ирж хөрөнгө оруулах сонирхолтой байгаа. Гэсэн хэдий ч 5% бол стратегийн хэмжээнд бол хөрөнгө оруулах хувь бол биш юм аа. За хэрвээ 5%-ыг авлаа гэвэл одоо тухайн гадны хөрөнгө оруулагчид одоо засгийн газар тухайн компани 100%-ийг эзэмшдэг бол
үлдсэн 95%-ийг засгийн газар эзэмшснээр тухайн засгийн газарт илүү нөгөө тохиролцоонд хүрэх, илүү нөгөө хууль хэрэгцээ орчны тодорхойгүй байдал бий болох, олон нам дамжсан ч юм уу эсвэл олон төрлийн одоо засгийн газар ээлж тараалан солигдсноор тухайн гадаадын хөрөнгө оруулагчид одоо манай Монгол улсаас эргэж одоо үргэх тийм одоо сул талын бол бий болгоно гэсэн үг. За хэрвээ гадны мөнгө манай Монгол улсад их хэмжээгээр ороод буцаад их хэмжээгээр гарвал одоо flight to safety гэж ярьдаг валютын ханш буцаад эргэж одоо өсөх. За энийг нь дагаад Монгол банк бол болон хүүгээ нэмэгдүүлэх тийм одоо сөрөг үр дагавар бий болж энэ бол урт хугацаанд эдийн засгийн өсөлтөд бол сааруулах үйл явдал болно. Энэ одоо бүх түрүүн ярьсан зүйлүүдээ бол дүгнэлт хэлэхэд за манай Монгол улс одоо төрийн өмчт аж ахуйн нэгжүүдийг IPO хийж олон нийтийн болох нь бол сайн зүйл хэдий ч за хэдэн хувийг IPO хийх вэ? За гадны одоо ямар сегментийг одоо таргетлж энэ зах зээлээс хөрөнгө татах вэ? За эцсийн эцэст одоо төрийн өмчт аж ахуйн нэгжүүдийг IPO хийнэ гэдэг нь засаглалыг нь сайжруулах, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх, үр ашигтай болгох тийм зорилготой байгаа. Тэгэхээр энэ зорилготой хүрэхэд бол одоо хэд хэдэн тийм саад доторуудыг дамтуулж амжилттай IPO хийх одоо боломж 2028 он хүртэл буюу одоо сонгуулийн жил хүртэл энэ засгийн газар одоо хийх ёстой нэг томоохон ажил байх болов уу гэж бол таамаглаж байна. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Тэгэхээр яг хөө төрийн өмчт компаниудын IPO дээр бидний сайн жишээнүүд маш олон байна. За та бүхний мэдгчлэн за Монголын хөрөнгөний бирж Эрдэнэс тавталгаа гэх мэт. Тэгэхээр бид бүхэнд одоо яг хэрэгтэй зорилттой сегмент буюу зорилттой салбараа сонгож авч IPO хийх нь хэрэгтэй. За хэрвээ яг зорилтод хэрэгтэй салбарынхаа хувьцаат компаниудыг IPO хийгээд хувьцаат компани болгочих юм бол за одоо өнөөдрийн байгаа Монголын хөрөнгөний зах зээлийн үнэлгээ бол 13.9 их найд төгрөг маань цаашдаа нэг 40 орчим хувиар бас өсөх боломжтой гэж бид бүхэн харж байна тийм үү. Тэгэхээр Монголын хөрөнгөний зах зээлийн за хувьцааны зах зээл бол ийм байгаа юм байна. За тэгвэл хувьцаагнаас гадна бондын зах зээл дээр тэгвэл одоо ямар байгаа юм бэ? Мэдээж Монголын хөрөнгөний зах зээлийн тэл төвчлөлтөнд за бондын зах зээл, за биржийн бус зах зээлийн нөлөө бол маш чухал нөлөөг үзүүлж байгаа. Тэгэхээр бондын зах зээл яг одоо ямар байгаа вэ? За тэгэхээр бондын зах зээл дээр хоёулаа яг энэ сэдвийг эхлэх үеэр хамгийн түрүүнд ярьж ирсэн. 2 их найд төгрөгийг 2025 онд татсан байна гэж. За үүний бол 1.8 их найд төгрөгийг биржийн бус зах зээлээс нээлттэй зах зээлээс 200 тэрбум төгрөгийг татсан байна. За сүүлийн хоёулаа 2020 оноос хойш 2021 оноос хойш зах зээлийн статистикийг харвал за IPO банкуудын IPO хийх үеэр илүү нөгөө идэвхжижсэн буюу 2022 онд 6 компани, 2023 онд 7 компани нээлттэй болж ижээ. За тэгвэл 2025 онд ганц ч IPO хийгдсэнгүү. За эсвэргээрээ бондын зах зээл за тэр дундаа одоо хөрөнгө оруулалт зүүн цаасны зах зээл илүү тэлэлттэй байх тийм онцлогтой жил байсан. За энэ зах зээлийн тренд ч гэсэн 2026 онд бол хэдийнэ үргэлжилж одоо энэ он гарснаас хойш 2 компани нийт одоо 68 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зүүн цаас гаргаж хөрөнгө олон нийтээс татан үлрүүлсэн. За энэ тренд ч гэсэн 2026 2027 онд үргэлжлэх болов гэж харж байна. За нөгөө талаар төрийн өмчт компаниуд IPO хийснээр банкуд IPO хийсэн шиг одоо цонх үе нэгдэж олон компани бол IPO хийх боломжтой. Гэхдээ төрийн өмчт компаниудын IPO амжилттай болох хэсгээс бол энэ нь бол шууд хамаарна гэж ойлгож байна. За 2026 онд хөрөнгө оруулалт зүүн цаасны зах зээл одоо илүү тэлт хийхээс гадна одоо биржийн бус зах зээлээс хоёулаа нэг онцлог тоо бол харж болохоор байгаа нь энэ зах зээл сүүлийн жилүүдэд одоо 2021 он 9 сараас хойш тэлэлт бол хийж байна. За өөрөөр хэлбэл биржийн бус зах зээл нээлттэй хийснээс хойш жил болгон биржийн бус зах зээл дээр гарч байгаа компани тоо өсөх хандлагатай. За зөвшөөрөл авч байгаа дүнгийн хувьд өсөх хандлагатай. Мөн түнчлэн татан үйлдвэрсэн дүнгийн хувьд бол өсөх хандлагатай байна. За 2025 онд зөвшөөрөл авсан дүнгээсээ 70 орчим хувийг бол энэ зах зээл дээр бол амжилттай төлрүүлсэн байна. Одоо үлдсэн хувийг бол 2026 онд бол татан үйлдвэрлэх хүлээлттэй байна. За тэгэхээр 2026 онд бол биржийн бус зах зээл дээр 112 компани өмнө жил IPO бонд гаргаснаас илүү олон болж магадгүй 130 40 орчим компани бонд гарах болов гэсэн таамагтай байна. Эдгээр компаниудаас бас нэг онцлогтой статистик ажиглагдж байгаа нь 207 компани биржийн бус зах зээл дээр нийт одоо бонд гаргаснаас 71 компани бол банк усаагийн компаниуд байна. За бусад одоо 30 орчим компаниуд банк барьцаалан зээлдэх газрууд гэх мэтийн одоо энэ бусад санхүүгийн секторын
компаниуд байна. Өөрөөр хэлбэл яг энэ биржийн бус зах зээлээс санхүүжилт татах боломжуудыг санхүүгийн компаниуд илүү их ашиглаж байна гэж ойлгож байна. За гадны биржийн бус зах зээл дээр технологийн компаниуд сүүлийн 10 жилд бол дийлэх тохиолдлоор IPO хийж бонд татаж одоо хөрөнгө татна үйлрүүлж байна. За тэрнээс өмнө одоо нөгөө ритейл зах зээл дээр суурилсан одоо нөгөө компаниуд одоо илүү бонд гарах хандлагатай байсан. За энэ ч утгаараа олон улсад ийм жишгтэй байгаа бол за цаашдын 5 жилийн хувьд бол санхүүгийн сектороос илүүтэй нөгөө дид бүтэц уул уурхай эрчим хүчний салбарын компаниуд за энэ зах зээлээс бонд гаргаж санхүүжилт татна үйлрүүлэх болов уу гэдэг тийм таамагтай байна. За хэрвээ 2026 онд инфляцийн түвшин яг энэ Монгол банкны зорилт 8%-аас доошоогоо хэвээр хадгалагдах юм бол болгоны хүүг бол 1 орчим хувиар бууруулах. Төдий чинээгээр бол биржийн бус зах зээл дээр гарч байгаа бондын хүү бол буурах таамагтай байна. За тэгэхээр хөрөнгө оруулагчид бас зөвлөж хэлгээд бол яг ийм өндөр хүүтэй байгаа үед бонд худалдаж авснаар өндөр өгөөж хүртэх боломжтой юм а гэдэг бол дуртхан зүйтэй гэж бодож байна. За тэгэхээр хоёулаа 2025 онд Монголын өргөний зах зээл дээр ямар үйл явдлууд болж өнгөрвөө 2026 он болон түүнээс цааш урт хугацаанд бол бидний юу хүлээж байна вэ гэдэг бол хүрээнд ярьлаа. За хоёулаа маш богино одоо хэд хэдэн өгүүлбэр бол дүгнээд ирээ. За дотоодын хөрөнгөний зах зээл 2025 онд тэлд хийсэн жил бол байсан. Компаниудын бол үнэлгээ сүүлийн 6 сарын хувьд бол өссөн тийм дүр зурагтай байлаа. Мөн түүнчлэн манай Монгол улсын эдийн засгийн хувьд валютын ханш бол 4 орчим хувиар өслөө. Мөн түүнчлэн гадаад валютын нөөц түүхэн дэд хэмжээнд бол хүрч өссөн. За энэ нь бол олон улсын зах зээл дээр нүүрсний үнд буурсантай холбоотойгоор одоо валютын ханш богино хугацааны шокт орж өссөн боловч нөгөө талдаа зэсийн болон алтны үн бол их хэмжээгээр өснөөр энэ зах зээлийг бол гадаад валютын нөөцийг бол нүүрсний зах зээлийг бол эргээд нөхөх тийм боломжийг бол бий болгосон гэж бол харж байна. За 3 дугаарт нь манай Монгол улсад одоо банкуд IPO хийснээр банкуудын одоо зах зээлийн үнэлгээ нь манай Монгол улсын одоо зах зээлийн үнэлгээг хийх нэмэгдүүлсэн. За эдгээр компаниудын хугацааны ханш бол өссөн дүр зурагтай байгаа боловч за цэвэр ашигын хувьд бол төдийлөн бол нэмэгдсэнгүй. За хаан банкнаас бусад банкуудын хувьд бол 3 банк нь бол бууралттай, 1 банк бол бараг одоо өсөлтийн хувь бол маш бага байна. За хаан банкны хувьд бол айгүй өндөр одоо хугацаа нь бол мэдээж өссөн жил бол байсан. За эргээд тойлоо үргэлжлүүлээд харах юм бол банкуудын хугацааны ханш одоо хүртэл бол маш бага хэвээрээ худалдаж авахд бол өндөр өгөөж хүртгэхээр байна. За дараагаар нь одоо санхүүгийн зохицуулалт хорооноос шорт арилжааг зөвшөөрсөн тийм зохицуултын хэд хэдэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ. За үүний хүрээнд бол топ 100 компаниуд дотоодын хөрөнгөний зах зээлээс бонд гарах одоо санхүүжилт татах тийм боломжинд бүрдсэн. Мөн түнчлэн засгийн газраас төрийн өмчт компаниудыг олон нийтийг болгож за дараагийн шатнд гаргаж буй одоо гадаадын зах зээл дээр бүртгүүлэх байдлаар хөрөнгө оруулалт татах тийм боломжуудыг бол эрэлхийлж хийсэн байна. За дараагаар нь манай Монгол улсад бол IPO одоо энэ 2025 онд бол анх удаага ер нь бол баг сүүлийн 10 жилийн турш бол хийгдсэнгүй. За гисэн хэдий ч нөгөө талдаа бондын за тэр дундаа хөрөнгөөр хулгай зүүн цаасны зах зээл илүү хэлсэн жил байлаа. За өнгөрсөн онд бол хамгийн өндөр одоо 7 хөрөнгөөр хулгай зүүн цаас гарсан жил бол байсан. За мөн түнчлэн биржийн бос зах зээл дээр за түүхэн дээд хэмжээндээ буюу 1.8 их найт төгрөгийн бондын санхүүжилт татсан байна. Гисэн хэдий ч энийг бол төлхөө одоо санхүүгийн салбарууд ашиглаж байна. Ирээдүйд бол нөгөө бодит секторын уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч худалдаа гэх мэтийн салбарууд бол ашиглаж эхлэх баха гэдэг бол найдлага төрүүлж байна. За тэгэхээр хоёулаа өнөөдрийн сэдвийг инеөргээд өндөрлүүлээ. За тэгэхээр хөрөнгө оруулагч та бүхэндээ өнөөдрийн дугаараар Эрдэнэ баясгалан болон хүн бэлгэнаар дотоодын хөрөнгөний зах зээлийн төлөв байдал өнгөрсөн онд ямар байгаа, ирээдүйд ямар байх вэ гэдэг талаар мэдээлэл хүргэлээ. Дараагийн дугаараар хэдүүлээ эргээд болцъё. Түр баяртай. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна.